За бүгдэнд нь орой минь хүргэе. Та бүхэн сайхан хаварчиж байна уу? Би үндэсний үзэлтэй сэтгүүлч Дүлгөөн. За үнэхээр зүрх бацлуулж байгаа, сүнс хүртэл чилээж байгаа үйл явцууд улс оронд маш олон дахин өрнөж байгаа учраас ингээд дахиад үгээ хэлье. Ард түмэн та бүгдийг оюун санааны нэгдэлтэйгээр үүсч өрнөж байгаа үйл явц дээр байр сураа илэрхийлээрэ гэдэг үүднээс хуулийн дээр дөрөөлөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчныхын хүрээнд та бүхэнд мэдээлэл хий гэж санаад ингээд дахиад цагийг сонгосон. За тэгэхээр өнгөрөх өдрүүдэд бол олон нийтийн цахим сүлжээнд Монгол улсын хид хідэн аймагт газар нутгийг дуудлага худалдаагаар зарах гэж байна гэдэг ийм мэдээллийг бол их сурвалжууд гаргаж тавьсан. За үнэн бай, худал бай, би баримтыг бол одоо ухаж төнхөж үтсэнгүү. Гэхдээ энэ үйл явцууд ямар эрх зүйн баримт бичгийн хүрээнд хүчин төгөлдөр болоод байна вэ гэдэг дээр та бүхэнд мэдээлэл өгье гэж санаж энэхүү шууд бичлэгийг хийж байгаамаа. Тэгэхээр газар бол ард түмэн, за ард түмний сонголтоор бүтцэж байгаа улсын хурлын өмч бишээ гэдэг нь бол өнгөрч байгаа үйл явдлуудаас одоо бэлэхний харагдаж штэ. Тэгэхээр энэ тухай үндсэн хуулинд бол 2019 оны нэмэлтээр оруулчихсан гэдгийг би өмнөх шууд бичлэгүүдээрээ та бүхэнд тодруулан хэлж ийсэн. За энэ заалтыг дахин нуршин өгүүлэхэд үндсэн хуулийн 6-гийн 2 дахь гэдэг заалт. Энэ заалтыг үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүчин төгөлдөр болгож оруулж өгсөн байдаг юм аа. Тэгэхээр энэ заалт болон мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4-р зүйл бүхэлдээ. За энэ одоо хуулийн зүйл заалтуудыг тэр чигт нь хориглохгүй болвол газар нутгийн ашиглалт зохицуулалттай холбоотой жинхэнэ ард түмний одоо язгуур эрх ашиг, язгуур үнэт зүйлтэй холбоотой хөндөгдөж байгаа булаа, булхай, бусрамг үйл явдлуудтай бид одоо тэмцэх энэ үйл явдлуудыг сөрөх ийм одоо эрх зүйн тамиргүй болчихж байгаа маа. Тэгэхээр яг энэ түрүүн дурддагдсан үндсэн хуулийн 6-гийн 2 төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4-р зүйл бүхэлдээ эдгээр одоо хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд биднийг эрх зүйн ямар ч тамир тэнхээгүй болгох ийм одоо хуулийн орчин, эрх зүйн орчин бол манай улсад хэрэгжиж байна. Тэгэхээр улс орны өнцөг булан бүрт одоо сүнс хүртэл чих үйл явцад өрнөжин гэдгийг би түрүүн та бүхэнд тодруулж хэллээ. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд мунхаг оюуныхаа хэрээр л одоо хэр хэмжээнд л альва асуудалд хийгээд одоо хорвоо зам ёсны хуулиас дээгүүр авирилж байгаа ийм одоо бүлэглэл бол олуула байна. Харин одоо Монголын жинхэнэ ард түмэн тэдний эсрэг цөөхүүлээ байна. За мөн бидэнд санхүүгийн эрх мэдэл маш дутагдaltaй байна. Тэгэхээр тэднийг одоо гол нь хүчтэй болгож байгаа хууль эрх зүйн түрүүн дурдсан үндсэн хуулийн 6-гийн 2 дахь заалт. За өөрсдийгөө төр гэж сэтгэж байгаа, өөрсдийгөө төрийн түшээ гэж одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цоллуулж, бичүүлж байгаа, өөрсдийгөө алдаршуулж байгаа этгээдүүд энэ одоо эрх хүмүүдийн бүлэглэл эднэрийн үнэт зүйл нь тэгвэл юу юм бэ гэдгийг бас л үндсэн хуулиасаа бид хайж үзэх хэрэгтэй. Тэгэхээр үндсэн хуулиар тэдний одоо яг энэ дур зоргоороо авирилж байгаа, тэдний хувьд үн цэнтэй мэт санагдаж байгаа энэ одоо ёс суртахууны хэм хэмжээг бас хуульчлаад баталгаажуулаад өгсөн байна. Үүндээ тэдний хууль бус гэж одоо Монголын жинхэнэ ард түмний өнцгөөс дүгнэгдэж байгаа бусармаг, булай, үйл явдал болгон тэдний хувьд үнэт зүйл, үнэт зарчим нь болоод хувирсан энэ эрх зүйн хамгаалалт мөн л одоо 1992 оны үндсэн хуулинд бичээтэй байж байгаамаа. Тэгэхээр үндсэн хуулийн 1-р бүлэгт бол Монгол улсын бүрэн эрхт байдлыг хуульчилж өгсөн байдаг. Та бүхэн мэдж байгаа бах. За үхчилж анзаарч байгаагүй ард иргэд бас үхчлээд маш сайн энэ хэсэг заалтыг энэ 1-р бүлгийн 1-ийн 1, 1-ийн 2 дахь заалтуудыг их сайн анзаарахтай уншаарай гэж би бас энэ дашрамд хүсмээр байна. Тэгэхээр үндсэн хуулийн 1-р зүйлд бод Монгол улсын бүрэн эрхт байдлыг юу гэж тусгаж заасныг та бүхэнд тодруулъя. Тэгэхээр хуулиас би энд тэмдэглээд авчихсан байгаа. Хуулийн 1-ийн 2-т бичигдснээр бол үндсэн хуулийн 1-ийн 2-т бичигдснээр Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юу юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр энэ үндсэн зарчмыг та бүхэнд уншиж танилцуулъя. 1-ийн 2-т бичигдснээр 1-р ардчлал гэж байгаа. 2-р шударгаас, за 3-т эрх чөлөө, 4-т тэгш байдал,
5-дугаарт үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэд ингээд тунхагласан байна. Тэгэхээр одоо хууль тайлбарладаг, хуулийн төсөл дээр ажилдаг мэрэгэн цэцэн алдартай хуульчдын одоо хамгийн гол символ бэлэгдэл шүтэн болсон Монтеско гэгч одоо судлаачийн хуулийн амин сүнсийг томьёолсон нэгэн бүтээл байдаг. За үүнийг академич Наран Гэрэлгой та бүхэнд бас орчуулж ийм одоо ном тохимол болгож уншигчдын гар дээр өгсөн байдаг юм а. Тэгэхээр энэ Монтескогийн судалж дүгнэж ойлгосноор хууль өөрөө ямар шинж чанаруудыг агуулсан байж сая тухайн улс орны ард түмнийх нь жинхэнэ хүсэл эрмэлзлэл язгуур эрх ашигыг хангадгийн бэ гэдэг дээр тодорхой өөрийн томьёолол дүгнэлтийг бичсэн байдгийг академич Наран Гэрэлгой бол орчуулж оруулж өгсөн байдаг. Эндээс та бүхэнд уншиж танилцуулъя. За Монтескогийн дүгнэлснээр бол альва хууль гэдэг бол тухайн орныхоо газар зүүн шинж чанарт нь за цаг агаарт нь хүүтэн сэрүүн хуурай чиглэг байна уу, ямар цаг агаарт байна. Тэр цаг агаарт нь мөн газрын хөрснийхэн чанарт за энэ орны байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ дамжаанд цаашлах юм бол тухайн ард улсын одоо ард иргэд нь тариаланч байна уу, малчд байна уу, анчд байна уу те. Энэ ард иргэдийнх нь ард түмнийх нь амьдралын хэв маягт нь мөн улсынх нь байгууллаар тодорхойлогддог эрх чөлөөнийх нь хэр хэмжээнд яг энэ хэсгийг би дахиад уншиж сонсгоё. Тухайн одоо ард түмнийх нь амьдралын хэв маягт улсынх нь байгууллаар тодорхойлогддог эрх чөлөө гэж байгаа. Эрх чөлөөнийх нь хэр хэмжээнд. За мөн оршин суугчдын шашин шүүдлэг, ард түмний баялаг, зан төлөв, ёс заншилт нь нийцэж байх учиртай. За ингэж чадчихвэл энэ хэв шинж чанаруудыг агуулж чадчихвэл сая тухайн улс орны хууль эрх зүйг бол тухайн улс орны эрх ашигыг бүрэн илэрхийлэх юм хууль эрх зүйн баримт бичгээ гэж харах юм бүрэн үндслэлтэй байна. Тэгэхээр яг энэ томьёоллыг бол Монтескогийн хууль эрх зүйн одоо салбаруудад тухайлах юм бол улс орон бүрийн одоо засаглал, хууль эрх зүйн энэ салбар дээр хийсэн томьёоллыг бол олон хуульчид өөрсдийн бүтээлдээ иш баримт болгож хэрэгэлдэг. Тэгэхээр одоо гол хуулийн салбарынхны символ бэлэгдэл болсон энэ Монтеско гэдэг судлаачийн дүгнэлтээс та бүхэнд унш танилцуулж байна. Тэгэхээр яг энэ томьёоллоор бид түрүүн одоо танилцуулсан үндсэн хуулийн 1-2 дахь заалт буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хуульчилж томьёолсон тэр хэсэг заалтыг задалж дүн шинжилгээ хийж харьцуулж харах юм бол маш учир дутагдaltaй дүгнэлт хийхээс ийм аргагүй бодит үнэтэй тулгарчж байгаа маа. Тэгэхээр бид бол одоо ямар газар нутаг дээр амьдарч гинөө гэвэл нүүдэлчдийн үлгий газар нутаг дээр амьдарч байна. Тэгэхээр нүүдэлчин ард түмний ахуй амьдрал ёс заншилт одоо юу хамгийн чухал эрхэмд тооцогддөг юм бэ гэдгийг та бид бүгдээрээ л одоо малчин гаруултай нүүдэлчин удам угсааны үргэлжлэл болж байгаа учраас үүнийг бол төвөггүй хариулж мэдэх баха. Бидний хувьд бол нүүдэлчдийн хувьд хамгийн эрхэм чухал зүйл гэвэл байгалийн жамын хууль. За байгалийн жамынхаа хуулинд зохирох түүндээ зогтсон аж ахуй эрхэлж амьдрах за үүнийгээ ёс заншил болгож уламжлуулан өртөөчлүүлж үлдээх гэдэг энэ зүйл бол эрхэм нандин юм аа. Тэгэхээр тэр дундаа нэг ёс заншил, нэг хэл соёлтой ард түмнийг ухамсарынх нь хөгжил нэгдлийн төвшөнд бол нэг үндэсний хэв шинжтэй улс гэж бол биднийг зүй ёсоор нэрлэх ёстой. За гэтэл одоо хэдэн мянгийнхаа түүхэндээ бид амьдарч ирсэн энэ манай үлгий газар шороо Монгол улсад одоо альва үйл ажиллагааны төрийн үйл ажиллагааныхын үндсэн зарчим бол бидний ойлголтоор бол үндэсний эв нэгдэл байх учиртай юм а. Харамсалтай нь 1992 оны үндсэн хуулинд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бүхий л хуулийн дээр ирэмблэгдэж байгаа энэ одоо гол суурь эрх зүйн баримтчигт бол Монгол улсыг төлөөлөх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хамгийн нэгдүгээрт ардчлал гэж томьёологдсон. Түүний дараа шударгаас эрх чөлөө тэгш байдал. За хамгийн адаг сүлд бол үндэсний эв нэгдэл гэдэг томьёолол тусгагдсан байдаг. Тэгэхээр альва хууль эрх зүйн би өмнөх шууд бичлэгүүдээр хэлжсэн альва хууль эрх зүйн үг хэллэг цэг таслал гэдэг бол санамсаргүйгээр одоо эренблүүлж дарааллуулсан санамсаргүйгээр өрж байрлуулсан ийм үгийн хэлхээ холбоо байдаггүй. Санаатаа бөгөөд өөрсдийн хүрхийг зорьсон
тухайн одоо үр дүнгээ гартал энэ үгийн дистранууд өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг ийм одоо бодлого технологийн гол одоо нөхцлүүд хэрэгждэг учраас энэ хүрээнд нь бид 1992 оны үндсэн хуулийг харах хэрэгтэй юм а. Тэгэхээр 1992 оны үндсэн хуулийн 1-ийн 2 дахь энэ заалтаас харах юм бол арчлал гэж байгаа энэ хаос, эмх замбраагүй төлөвийг хөтөлбөржүүлсэн технологи нь эмх замбраагүй чарлаана шударга ёс гэж томьёолчсон энэ нөхцөл байдал, эмх замбраагүй чарлаана эрхчлөө гэд тэгш байдал гэд эндүүрсэн энэ төөрөгдөл нь бидний ёс заншил, сүсэг бишрэл, нөгөө язгуур үнэт зүйлээс маань төөрөгдүүлэх гэсэн ийм зориуд тусгаж оруулж ирсэн эрх зүйн систем хүчин төгөлдөр хэрэгжиж байна гэдэг нь бол уншигдах ёстой. Хэрвээ та Монголын жинхэнэ ардын үр удам мөн гэж өөрийгөө үнэлж харж байгаа бол энэ үндэстний язгуур үнэт зүйлээс альва бүхнийг дүн шинжилгээ хийх суурай болгож харж ажиглаж анзаарахтай байж чаддаг бол ийм дүгнэлт бол одоо ард түмэнд буух ёстой. Тэгэхээр 1992 оноос хойш бол үнэндээ Монгол улсад Монгол улсыг бүрэн төлөөлөх улсын хурал парламент ажилласан уу гэвэл энэ дээр бид учир дутагдaltaй хариулт өгөхөөс аргагүй болчихж байна. Энэ бол одоо яа харахгүй өнгөрөх 35 жилийн хугацаанд биднийг өөрийн эрэхгүй бодит үнэнтэй нүүр тулгаж байгаа ийм дүгнэлтүүд болоо хувирчиж байна. Тэгэхээр Монгол улсыг төлөөлөх парламент ажиллаагүй гэдэг нь бол илэрхий байна. Тэгвэл Монголын жинхэнэ ард түмний хүсэл өнөөдөр юу байгаа юм бэ гэдэг нь болж байгаа, өрнөж байгаа үйл явц нэг бүрээс уншигдэж байна. За Монголоо гэдэг чин зүрх сэтгэлтэй, зориг тэмүүлэлтэй, хүсэлтэй, за Монгол гэдгийг хайрлаж инэрсэн ухамсарын хөгжил боловсрал, ухамсарын нэгдэл тэмүүлдэг энэ ард иргэд бол тусгаар тогтнолын маань үндсэн хоёр тулах баг нь болсон газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний хүсэл эрмэлзлийг хангаачаа гэдэг ийм нөхцөл шаардлагуудыг бол цахим сүлжээнд удаа тавьж байгааг бид хангалттай харж байна. Тэгэхээр Монголын жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзэл бол бидний тусгаар тогтнол. Энэ тусгаар тогтнол бол газар нутаг ард түмэн бидний хүсэл эрмэлзлээр баталгаажж байна. Харамсалтай нь тусгаар тогтнолын тулах баг нь болсон энэ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, газар нутгийг нийтийн өмч болгох энэ зохицуулалтыг 2019 онд үндсэн хуулинд нь бүр баталгаажуулаад оруулаад өгсөн байгаа учраас өнөөдрийн одоо цахим сүлжээнд иргэдийн бухимдаж гаргаж ирж зарим нь нулимстаач бичиж тавьж байгаа бох энэ газрын дуудлага худалдаа мэтийн ийм босромог үйл явдлын эсрэг бол сүнс чилээсэн энэ үйл явцуудын эсрэг бидэнд эрх зүйн ямар ч тамир тэнхээ байхгүй болцоод байна. Тэгэхээр бид эрх зүйн системд амьдарч байгаа учраас альва нэг одоо асуудлыг шийдвэр гаргах төвшөнд дуу хоолойгоо хүргэе гэж санахад бол яа харахгүй яг энэ системд нь зогтсон эрх зүйн тамир тэнхээтэй болгох ийм хамгаалт бол бидэнд хэрэгтэй байна гэдг нь харагдаж байна. Харамсалтай нь энэ хамгаалтыг бид үндсэн хуулиас ирж хайдаг хэдий ч энэ үндсэн хууль бол бидний хамгаалт болж чадахгүй байна гэдг нь 35 жилийн хугацаанд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бол бодит үннээ, бодит нүрээ улам бүр илчилсээр байна. Тэгэхээр агуу их алтан уургийн бичээч Инженаш Бэр нэгэнтээ өөрийн одоо бүтээлд, зохиол бүтээлд бичиж үлдээсэн байдаг. ертөнцийн хүмүүн гэдэг бол өөрийн уг язгуур удам сүнсээ мэдхэн зохистой гэж. Өөрийн уг язгуур удам гарвлаа мэдхгүй байвал тэр одоо улсын хаан байгаад одоо ямар ч нэмэргүй гэдэг ийм утга санааг бол өөрийн зохиол бүтээлдээ тусгаж бичиж оруулж өгсөн байдаг. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд бол Монголын ард түмний чин хүсэл эрмэлзлийг хангахын төлөө хинч ажиллахгүй байна гэдэг нь өдөр ирэх тутамд тодорхой болсоор байна. За тэд бүгд л арчлал гэдэг нэг хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүд. Энэ арчлал гэдэг хөтөлбөрөөр тарих зүрхээ хөтөлбөржүүлж цэнэглүүлсэн ийм нэг ёсондоо одоо ийм програмчлагдсан ийм хөтөлбөр бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр энэ ямар одоо програмыг тархинд нь суулгана. Тэр тарих бол тэр програмын төлөө өөрийн бие организмын үйлдэлийг зориулж идэг ийм онцлогтой. Энэ бол одоо дэлхийн нийтийн нэгэн нөгөөгөө эзлэн түрэмгийлсэн, эргшээн ноёрхсон, харигслаж хэрцгийлсэн дэлхийн түүхээс бэлнээ уншигдж байгаа. Тэгэхээр
Монтескогийн хуулийн амин сүнс гэдэг энэ номыг орчуулж гаргасан академич Наран Гэрэлхуй номон дээр бас тодорхой дүгнэлтүүд бичигдсэн байдаг. Их эзэн богдын үед одоо нүүдэлчин монголчуудын дэлхий түмнийг засагласан, дэлхийчилсэн энэ бодлогын үр дүнд бол дэлхийн улс гүрнүүд 140 жил энх хамгаалан амьдарч чаджээ гэдэг. Тэгэхээр альва улс орны мөн чанар, одоо альва улс орны тогтолцоо, инженерчлэл зүүн, нийгмийн инженерчлэл зүүн одоо үндсэн зорилго юу юм бэ гэхээр ерөөсөө л ард түмнээ айхайдасгүй амгалан тайван амьдруулах. Тухайн ард түмэн эцэг дээд өвгдөөсөө за бурхан тэнгэрээсээ ч юм уу заяагцсан энэ үлгий газар шороон дээрээ амар амгалан айхайдасгүйгээр оршин амьдрах энэ эрх чөлөөг тунхаглаж чадсан, энэ эрх чөлөөг нийгмийн инженерчлэл зүгээр бүтцжүүлж чадсан, тогтолцоо болгож чадсан ийм одоо орчинд бол ард түмэн бол тайван амгалан амьдардаг юм байна. Тэгэхээр монголчууд нүүдэлчдийн түүх бол зөвхөн монгол үндэстнээ Монголынхоо нүүдэлчдийг тайван амгалан амьдруулсан ийм гавьяатай биш. Дэлхий дахныг 140 жил амгалан тайван амьдруулж чадсан дэлхийчлэлийг бий болгож чадсан, бодит дэлхийчлийн бодлогыг бий болгож чадсан ийм түүхтэй ард түмэн бид. Тэгэхээр ард түмнийг одоо юу нэгтгэж байгаа вэ гэж бас өөртөөсөө асуух хэрэгтэй. Ялангуяа нэг үндэсний хэв шинжийг агуулж байгаа бидэн шиг нэг ёс заншилтай, нэг одоо малчин гэдэг удам судар гарвалтай, нэг хэл соёлтой ийм ард түмнийг чухам энэ одоо үлгий газар шороон дээр юу нэгтгэдэг юм бэ гэж харах юм бол ерөөсөө л үндэсний ийм нэгдэл байж байгаа. Тэгэхээр та энэ 1.5 сая одоо хавтгаад өрүүлжин газар нутгаас гараад явчлаа гэж өөрийгөө төсөөлье. Та хинч биш болно. Таныг хин нэгэн гэдгийг мэдрүүлэх тэр одоо ажислал сүншиг, энэ авшиг ерөөл, энэ сүнслэг сүсэг энэ газар шороон дээр байж иж танд сая Монголын жинхэнэ ард гэдгийн эрх чөлөө үнэт зүйлс танд одоо ингээд би ярцас хийтэл огштол мэдрэгддэгэ. Бид энэ газар нутгаас, энэ үлгий газар нутгаасаа гараад явсан тохиолдолд ердөө л нэг цагаач. За бусдын одоо соёлд сүнсээ барагдтал нэг юм алга дарам асфальтан одоо тийм талбай гуйлагчилсан л ийм гуйлагчин. Бид хаана эрх чөлөөтэй жинхэнэ ард вэ гэдгийг зөвхөн энэ одоо газар шороо бидэнд олгож байгаа. Тэгэхээр энэ газар шорооны үн цэнийг та маш сайн одоо бүрэн гүйцэд ухамсарлах хэрэгтэй байна. Тэгж гэмээр бид газар нутаггүй болгохын төлөөтэд бидний язгуур үнэт зүйлийг үнэгүй болгохын төлөө хууль эрх зүйн системүүд ямар хүчтэй хэрэгжиж байна вэ гэдгийг сая бид овжин анзаарахтайгаар ажиглаж харах, түүндээ дүгнэлт хийх юм бодит боломжууд олдох юм а. Нэг үгээр хэлбэл бид өөрийн уг үндэс язгуур удам судраа мэддэг байх нь альва аюул, альва мунхаглалаас биднийг одоо хамгаалах ийм боломж болдгийм шүү гэдгийг та бүхэндээ уриалж хэлж байгаамаа. За тиймээс одоо биднийг монголчуудын ирээдүг үндэсний эв нэгдэлгүй болгоход чиглэж байгаа үндсэн хуулиа эргэн харьяа. Өнөөдөр үнэндээ одоо улс төрийн намууд маш олон намууд улсын дээд шүүхэд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ улс төрийн арга хэлбэрээр дамжаад төрийн одоо эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүд бүтсэж байгаа энэ тохиолдолд бол улс төрийн намууд өнөө маргаашийн одоо ард иргэдийн идэх хоолны төлөөх зодолтон, толхилцон, тэмцэлтэйнийг хийх бишээ. Энэ ард иргэд одоо дөрөв хүрэхгүй сая иргэд маань цаашид ирээдүйн 100 жилд бид газар нутагтайгаа байх уу? Бид жинхэнэ ардынхаа эрхийг эдлэх үү гэдэг дээр толгой гашлагаж чаддаг ийм институтчлагдсан, бодлогын түвшинд институтчлагдсан ийм бүтэц болох нэн шаардлагатай ийм түүхэн цаг үе тулаад ирчихжээ. Бид 1990 оноос хойш 35 жилийнхаа үйл явцад бодит дүн шинжилгээг хийх хэрэгцээтэй болчихжээ. Өнгөрсөн 35 жилээ бид бодитоогоор дүн шинжилгээ хийж бодит худалдаагаа эвлэрч түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй болвол түүх цаашаа биднийг улам бүрл сүрлийн мөхлийн технологи руу одоо эргэлт буцалтгүй ингээ хөтлсөөрл байх болно. Энэ чигээрээ явсаар байгаад бид хэдийнэ ангалын ирмэг дээр тулаад ирчихсэн ангал руу унах уу, тогтож үлдэх үү. Түүнээс ангалын ирмэгээс бид 5-10 алхам
ухрах уу, өөртөө татах уу, сэхэрх үү гэдэг л ийм сонголт та бидний өмнөд түүхэн сонголт бол тулаад ирчихсэн байна. Тэгэхээр арчлал гэдэг бол ерөөсөө зээлдмэл үзэл санаа шүү дээ. Зээлдсэн үзэл санаа. Энэ зээлдмэл үзэл санаагаар нэг үндэсний улс оршин тогтнох ямар ч боломжгүй. Тэгэхээр бидэнд бол үндэсний үзэл санаа байж гэмээн хөгжлийн тухай ярих бололцоотой. За ерөөсөө одоо өнгөрөх хугацаанд бид хөгжөөд байгаа мэт харагдавч одоо олон өндөр шилэн барилга байшин баригдсанараа хөгжил хэмжигддэггүй байна гэдг нь илэрхий тодорхой боллоо. Тэгэхээр эмхлэгдсэн, цэгцлэгдсэн үзэл санаа байж иж сая бид одоо бодит хөгжлийн тухай ярих бололцоотой юм аа. За хөгжил гэдэг бол өөрөө одоо өндөр шилэн барилга давхруудаараа хэмжигддэггүй байна. Энэ бол гагцхүү бидний тархинд ямар мэдээллийг чихэж байна? Бидний тархийг ямар мэдээллээр хөтөлбөржүүлж, боловсруулж, хаашин нийгмийн сэтгэл зүйг удирдах байна вэ гэдгээр л энэ ардчлал гэдэг зээлдмэл үзэл санааны бодит үндэс суурь нь бол илчлэгдэж байгаамаа. Тийм учраас энэ үнцэг нөхцлөөс нь та бүхэн улс орондоо өрнөж байгаа, за дэлхий дахинд өрнөж байгаа үйл явцуудыг овсгоотой харж, ажиглаж, анзаарч өөрсдийн ирээдүйд, үр хүүхдийнхээ ирээдүйд санааж хилээдэг байгаа ч тэгхгүйгээр буруу хазгай орилж чарлсан, эмх замбраагүй орилж чарлсан энэ чарлаа нэг бүрийг бид шударга ёс эрхчлөө гэж ташаарч болохгүй. Хэдий эмхлэгдсэн байна, хэдий цэгцлэгдсэн байна, хэдий таны ухамсар тарих боловсрсан байна, тэр дундаа таны боловсролын түвшин үндэсний үзэл санаа гэдэг дээрээ хэрхэн төвлөрч суурай ихээ авч чадсан байна вэ гэдгээс энэ Монгол улсын цаашдын ирээдүй батчин бэхжих энэ суурь, за энэ магадгүй хөгжлийн гараа тавигдана гэдгийг та бүхэнд хэлхийг хүссэн юм аа. Ингээд нуршилгүй маш богино хэлбэрээр та бүхэн дутах санаагаа хүргэлээ. За хүсвэл та бүхэн миний одоо шууд бичлэгийг цааш нь олон одоо ард иргэдэд хүргэж түгээлцэж шеэрлэж өгөөрэй гэж бас хүсэж байна. За нөгөөтэйгөр альва өрнөж байгаа үйл явцад одоо үндэсний гэдэг суурьаасаа бүгдийг зөв үү, буруу юу гэдэг одоо дүн өх энэ суурь гараагаа тавьж альваад хандаж хараач ээ. Дахиад нуршин өгүүлэхэд бид энэ үлгий газар нутгаасаа гараад явсан тохиолдолд та хинч биш ээ. Дэлхий дахин та бол зөвхөн цагаач, бусдын одоо соёлоос сүнсээ барагдах хугацаанд одоо амь хорогдох, амиа орогнуулах энэ л одоо газар нутаг, энэ алга дарам газар царайчилсан л юм гуйлагчны амьдралаар л амьдрнаа. Тэгэхээр бид жинхэнэ ардынхаа эрх чөлөөг зөвхөн энэ үлгий газар шороон дээрээсээ эдэлж байгаа. Тийм учраас бидэнд жинхэнэ эрх чөлөөг бидний одоо уг үндэс язгуурыг, удам сүнсийг, үндсийг мэдрүүлж байгаа энэ газар шорооныхаа төлөө бас үндэсний ив нэгдлэр хандаж боловсралтай төвшөнд арчлал гэдэг боловсролоор хөтөлбөрчсөн энэ бүлэглэлтэд одоо тэмцэх ёстой шүү гэдгийг уриалмаар байна. Ингээд 1992 оны үндсэн хуулиа харъя. 1992 оны үндсэн хуулинд нуугдсан аюулыг бид бодитоогоор дүгнэдэг болёо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.